За Америкийн нэгдсэн улсын Аризона мужийн дээчүүх яг 2 сарын өмнө хиймэл оюун ухаанд суурилсан 2 аватарыг ашиглаад эхэлсэн. За энэ юу хэлж ийм нэхэр шүүх гаргасан шийдвэрийнхээ тухай мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлсэн. За энэ бол Америкийн нэгдсэн улсад бас анхны жишээ гэж тооцогдож байгаа. За та бүхэн дийлэгцэнд харж байна. Энэ хоёр нь бол бодит хүмүүс биш. Хиймэл оюун ухаанаар гаргаж авсан эрэгтэй эмэгтэй виртуал дөрүүд. Виктория Даниэл гэж байгаа. За энэ хоёр яадаг вөхөр аливаа мэдээллийг амьд хэлбэрээр хүргэхээс гадна шүүхийн шийдвэрийг иргэд олон нийтэд энгийн үг хэллэгээр тайлбарлан хүргэдэг. Жишээ нь шүүх шийдвэрээ гаргалаа, шүүгч нь гаргасан шийдвэрийн тойм хураангуйг боловсруулад сайтар нэгтэлснийхаа дараа аватар унших эхийг зөвшөөрдөг. За ингээд ямар нэгэн хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлчийн оролцоогүйгээр олон нийтэд мэдээллийг бодиттой хүргэнэ л гэсэн. Тэгээ үүний цаад ач холбогдол нь бас нөгөө иргэд олон нийт чинь урт мэдээлэл текстийг уншаад авах цаг зав байхгүй. Тийм учраас видео хэлбэрээр хүргэчихэж байгаа. За бас нэг чухал зүйл нь энэ хоёр чинь зүгээр нэг бэлдсэн их уншихаас гадна иргэд олон нийттэй энгийн ярианы төвшөнд чөлөөтэй харилцан ярилцах чадвартай. Тиймээс энэ нь бас нөгөө технологид хандах боломж хязгаарлагдмал хүмүүст тусалдаг гэсэн. За эдгээрийг бол бас бид ингээд нэвтрүүлээд хэрэгжүүлэх боломжтой юм а гэж хэлж байгаа.